Дээрхийн гигантэн Шри Рави Шанкар нь хүмүүнлэгийн удирдагч, оюун санааны их мастер, дэлхийн инх тайвны элч билээ. Стресс хүчирхийллээс ангид нийгмийг зохицлох түүний мөрөөдөл нь сайн дураа бусдын тусын тулд үйлчлэх хүсэл бүхий сая хүмүүсийг нэгтгэхийн сацуу амьдрах урлагийн курсүүдэд мөн тийм тооны хүмүүсийг хамруулад байна. Сэтгэлийг цацрах туяатай зөөрлөвөл биеийг лаатай зөөрлөж болно. Асаж буй лаг унтраавал лаанаас цацрах туяа үгүй болж лаа дангаар орших болно. Дүнтэй нэгэн адил таныг мөнх бусыг үзүүлэхэд таны бие хэдийгээр үлдэгч сүнс тань буюу таны эдис бүрийг тэтгэж байсан тэр туяа яван оддог. Үүнийг прана буюу амьдралыг тэтгэх эрч хүч гэж нэрлэдэг байгаа юм. Энэхүү зүйлийг бид оошихгүй байсаар ирсэн. Прана таны биеийн эргэн тойронд гэрлэн бүрхүүл үүсгэнэ. Аливаа асуудал эхлээд гэрлэн бий. Дараа нь физик мах бодит тусгалаа олдгийг аавра харах чадвартай хүмүүс хэлж чадна. Таны биед зөвөр илэрхээс 6 сарын өмнө гэрлэн биед тань өөрчлөлт ордог. Харин пранаяма нь таны эргэн тойронд орших энерги буюу пранаг цэвэрлэх үүрэг гүйцэтгэж таны сүнсийг тэтгэдэг. Тэрээр танаас цацрах гэрлийг бүрхээд байгаа сөрөг энергийг арилгадаг. Тэнийг бурхны тусгал хэмээн Библи сударт өгүүлсэн байдаг. Тэрээр бурхан өөрийн тусгалыг хүнд шингээсэн хэмээн бичсэн байдаг. Ведийн сударт ч гэсэн энэхүү биеийн дөрших юм бүхэн энэ орчлон ертөнцид оршин хэмээн хэлсэн байдаг. Энэ хорвоод байгаа юм бүхэн бидний биеийг бүрэлдүүлнэ. Таны бие энэхүү орчлонгийн жижигрүүлсэн хувилбар юм. Харин таны сүнс Тэнгэрлэгийн нэгэн хэсэг. Бидэнд орших амьдралыг тэтгэгч эрч хүч нь орчлон хорвоог захирах сүнсний буюу томоохон сэтгэлийн нэг хэсэг. Танд буй жижиг сэтгэл нь агуу сэтгэлийн нэгэн хэсэг юм.